Сайн байцгааны үзэгчдээ эрүүл зүйн боолтын тухай мэдээлэл өгдөг нэвтрүүлэг манай гэр зорчлоо ирсэнд би их баяртай байна. Тэгээд энэ нэвтрүүлэгт маань хамт оролцохоор манай гэр зорчлоо ирсэн баярмаа амжтай төгөө өртөө баярлалаа. Өнөөдрийнх нь нэвтрүүлгээр одоо бид Алтайгийнхаа гэрт ирээд одоо энгийн одоо манай Монголд Улаанбаатар хөдөлтөж явах болох юм хүсэлт. Тийм гарын дорхон материалуудаар одоо яаж зүг зохистой хоол хийх талаар одоо та бүхэн зөвлөгөө өгч байна. Тэгээд манай тоглогч маань өнөөдөр ямар хоол хийхээр одоо бидэрт бэлтгэсэн. За өнөөдөр ерөнхийдөө өнөөдрийн хоол маань бол ер нь тижээлэг хоолнод байгаа. Нийтлэл шил нийтлэл хоёрдугаар хоол. Шил нь болохоор ерөнхийдөө одоо манай шар ванд гэх Аслаагийн шар ванд угаасан вандны шил байгаа. Тэгээ хоёрдугаар хоол нь болохоор шарсан загсыг сонгосон байгаа. Зүүнний үйлдэл тэр нь бол хүнд мах идчихснээс илүү загсны мах илүү шингэцэн хурдан хүний бие хичээлэг гэдэг утгаараа загс. Ер нь манай тоглогч бас их тийм ногоо маш их сонгосон. Тийм хөнгөн маягийн хоол сонгосон. Тийм зүүнний үйлдэл болж байгаа ерөнхийдөө тийм хоолыг сонгосон байгаа. За монголчууд бид нар бол ерөнхийдөө дандаа мах гурил гэсэн ийм одоо хослыг аягүй хэрэгэлдэг түлхүү. Гэтэл бол одоо манад гурлийн оронд өөр одоо тариа будааны төрлүүдээс одоо ашиглах юм болцоо өнөөдөр бид нар одоо манай тоглогчид тасалбараар харуулах жишээ. За энэ нэг жишээ гэхээр одоо энэ вандуу гэдэг нь бол өөр тарианы төрөлд ордог юм бүтээгдэхүүн байгаа. За тэгээ гурлаас дутхгүй өөртөө их хэмжээний одоо нүүрс усыг агуулж байдаг. За гурлаас саган гурлаас илүү юм юу гэдэг гэхээр энэ вандуу дотор их хэмжээний одоо уурга ургамлын гаралтай уурга их байдаг. Зарим тохиолдолд одоо жингээ хасж байгаа эсвэл одоо хэмжээний мах идэж чадахгүй байгаа дэр улсуудад бол дан одоо энэ вандуу тохиол гэдэг хэрэглэхэд бол одоо хүнийхээ хүнд өөртөө хэрэгцээтэй хэмжээж чаддаг авчдаг ийм бүтээгдэхүүн байна. Хүний биед хэрэгтэй хоол хүнсний нэгэн хэсэг бол мөн адилхан вандууны төрөл байгаа. Тэгэхээр шар вандуу, ногоон вандуу гэж хоёр төрлийн вандуу байдаг. Бид вандууг зөвхөн салаатанда хэрэгж ашигладаг байсан бол одоо хоолндоо арай илүү түлхүү, ялангуяа шүлтэй хоолндоо хэрэгж байхад бол нэг тустай байх нь байна. Яагаад гэвэл шар вандууд А, Б, С амин дэмэд маш өндөр агуулгаж байдаг учраас хүүхдийн өсөлтөнд чухал ач холбогдолтой ийм хүнсний бүтээгдэхүүн тооцогддог юм байна. Нөгөөтэйгөр тархины үйл ажиллагаа сэргээдэг. За эрчүүдийн маань ажлын ачааллыг бууруулах, мөн бэлгийн чадхыг сайжруулах ч гэсэн шар вандуу маань нэг тустай бүтээгдэхүүнд ордог байна. Шар вандууд амин дэм, эрдэс бэз, кали маш ихээр агуулгаддаг учраас хүний биеийн цусан дахь хордлогыг тайлж, мөн ходоод эзний үйл ажиллагааг сэргээж, ялангуяа ходоодны хананд байгаа өнгөрийг цэвэрлэж, чийг бам өвчнөөс хамгаалж, мөн бөөрийн өрөвсөлт эмгэг өвчнүүдэд нэг ач тустай байна. Тийм учраас бид бүхэн хоол хүнсэндээ ялангуяа оройн хоол, шүлтэй хоолндоо шар вандуу болон ногоо вандууг түлхүү хэрэглэж байх юм бол бидний эрүүл мэндэд нэг ач тустай байх нэ. За зөв зохистой хооллолт гэдэг маань ямар ойлголт вэ гэхлээр үндсэн одоо хоёр чиглэлээр ойлгож болно. Юуны төрөнд өвчин тусахгүй, эмгэггүй байхын тулд бол одоо өөртөө хэрэгтэй, бие махбодтой хэрэгтэй тижэл бодисыг одоо хоол хүнсээс авах. Энийг одоо зөв хэрэглэх, хоол хүнсийг хооронд нь одоо зөв зохицуулах, хэмжээг нь тохируулах гэсэн ийм одоо ойлголтууд бол энэ зөв зохистой хооллолтын нэгдүгээр одоо хэсэгт нь орно. Хоёрдугаар хэсэгт нь бол тухайн хүн ямар нэгэн өвчин эмгэгтэй болсон тохиолдолд бол тухайн өвчин эмгээ сэдрэхгүй, улам сайжруулах, илаашруулахад туслах юм хоол хүнс хэрэглэх буюу эмчилгээний хоол гэсэн ийм одоо хоёр том ойлголт байдаг. Тэгээд будаа агшаасан байгаа. Гурвалжин будаа. Гурвалжин будаа бол ерөнхийдөө хоёрдугаар хоолныхаа хачир цагсан байгаа. Хажуугаар нь бас ногоон төрлийн ногооны хачиртай. Тэгээд будаагч манайхан ч одоо гүйлсэх хөдөлгөөн тэгэл ер нь ялангуяа би хүүхдтэй бас хаяа яа дээр одоо баян маань илүү их тэгээд та бол бүр илүү ачаал бүгд нь бол монголчуудад тэлж өгөх байх гэж бодож байна. Ер нь би түрүү хэлсэн монголчууд бол ихэвчлэн одоо хачир дээр
дандаа гурилаа хэрэглэдэг, цагаан будаагаа хэрэглэдэг. Гэтэл бол хачрын бол их олон төрлийн будаанууд хэрэглэж болохын нэг нь түрүүн бамбуу гэж ярьсан. Манай түмэн өнөөдөр 2 дугаар хоолныхаа хачраар бол гурвалжин будаагаа хийж байгаа юм байна. За гурвалжин будаа бол бас бодоо дотроо нэлийн одоо тижээлэг шин чанараараа бас их өндөр. За дээр нь одоо эслэг агуулдаг гэдэг утгаараа бол энэ хоол боловсруулах эрхтийн гөрөлцөг хөдөлгөөнийг маш сайн дэмжиж өгдөг. За үр тарианы бүтээгдэхүүнүүд зөвхөн одоо уураг, нүүрс урсыг агуулгаас гадна өөртөө бол Б группийн витаминуудыг маш их хэмжээтэй агуулж яадаг. За тийм учраас эдгээр витаминуудын дутагдaltaа ямар нэгэн өвчин эмгэгээс юм дутагдaltaа болсон улсууд бол энэ бүтээгдэхүүнүүдийг бол заавал хэрэглэж авах шаардлагатай байна. Түүнээс гадна одоо А витамин, Д витамин, Е витамин, pp витамин гэсэн ийм төрлүүд бол энэ үр тарианы бүтээгдэхүүн ялангуяа хүч будаа, гурвалжин будаа эдгээр бол их хэмжээтэй агуулгадж яадаг учраас одоо хүнсэндээ хэрэглэхэд бол их ач тустай байх нэ. Бидний одоо тайзан дээр байдаг хүмүүс гэдэг бас яатчихгүй гой сайхан талаасаа ч гэдэг юм уу гой сайхан талаасаа бас тэгээд нөгөө талаасаа бид нар бас цаг их тийм яг цагаар хоолж чаддаг онцлог нь өдөө гадаа агшаад тэгээд тийм болохоор эрүүл хоолтыг совхоос өөр аргагүй ягаад гэвэл бас өвдөх ирэхгүй тийм хүмүүс байдаг. Тийм учраас тэр яс бодоод байлаа. Тэгээд надад гурвалжин будаа хамгийн их одоо гэдэг нь бид нэр одоо тархасныхаа дараа ачаалт өгөх ш. Энэс өмнө бид хоолнд ачаалт өгөөд бүсгүүдэд маань ялангуяа залуу охтууд маань бас мэдүү их анхаарал тавьмаар явж бас санагдаад идэв. Алтаас нэр асуухад чи саяхан нэг аягүй гоё концерт бид нар бэлдэж байсан магадгүй талаараа нэг сонирхолтой явж. Асуусан хүүхдийг ирэхэд хамгаалдаг буюу харин 6 сарын нэг маш гоё концерт болсон. Тэгээ энэ жил их хурсын баяраар 3 дахь жилдээ ингээд тоглолт хийсэн. Тэгээ сая бас манай 6 сарын 10-нд одоо манай студиэс нэг хүүхдийн тамирын тоглолт зохиолуулаад тэгээд ариун тоглох гэж хатны эмчилгээнд явуулаад бас нэг тамирын тоглолт хийсэн. Бүрдүүлээ болсон. Нэг монголчууд маань цөөхөд учраас би бас өөрөө хоёр жоохон өвчтэй ээж хүнийхээ хувьд тэгээд гоё юм хүмүүнлэгийн ажил хийж олонний танилцуулгынхаа бүсгүүчдээ бас эрүүл хоолтонд уриалах хайж байгаа хүмүүнлэг гоё үйлсэд уриалдаг. Энэ бол миний заагаад байгаатай биш те гоё одоо эмэгтэй хүн гэдэг бол амьдрал өөрөө маш гоё цэцэг шиг бэлэг шиг амьдрах хэрэгтэй болов уу гэж боддог. Би бас анзаарал л да төгөөх бэлдсэн материал ер нь слава гэдэг манай Монголын бараг бүгд дэлгэр гараад харахад л байж идэг те. Гарын дор байдаг тийм бүтээгдэхүүнээ бодвол үн өсөн хэмжсэн хямд. Тий. Одоо бүхэл дэлгүүр монголчууд авчих тий бүрэн боломжтой тий. Тэгсэн мөртлөө хямдхан мөртлөө тижээлэг чанар хүний бие нэрүүл идэг юм бас бүтээгдэхүүнээ илүү. Тий, ер нь ч бид нар ч бас хоолны соёлыг Оросоос хэлсэн гэж бас хэлцдэггүй улсууд дээ тий. Яг тэр Оросоос маягийн ширээ засалт хоол одоо тэгэл бүхэл зүйлийг одоо өнөөдрийн жирэн дээр яж байгаа зүйлээс бас одоо славагийн бүтээгдэхүүнүүд маш их харагдаж байна. Тэр эдгээр бүтээгдэхүүнийг одоо өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэнэ гэдэг чинь бид нар бас дархлаараа их сайн хамгаалж нэг талаас тийм бас монголчууд ярьдэн шүү дээ. Хоол шаргуу хоол тийм. Ерөнхийдөө манай өвд эз маань ч гэсэн хоолны талаараас их тийм зөвл үзэл бодолтой тийм 100 их мах идэхгүй сүү дараагүй тэгээд мацаг их барьдаг тийм. Тэр маань өөрөө ирээд маш том эмчилгээ болж ирсэн. Ер нь бол өнөөдрийн материалыг харж байгаа яг л бидний мэддэг тийм гарын дорох тэгээд славагийн бүтээгдэхүүнүүд ээж ингээд ер нь монголчууд маань зүгээр гараад ачрал айл алганы хөрөгчөнд ээж тийм материалаар бид нар гоё эрүүлж бид нар бас утга учир гоё хүмүүстэй ярилцсан сайхан байна л да. Ер нь бол хуучин энэ төрлийн юугаар бол хуучин одоо зөв холбоос төгсөж ирсэн цөөхөн эмчнэр иржээ ингээд эмч байсан. Сүүлийн үед бол одоо ингээд бидний амьдрал одоо хоолнд хандах хандлага чинь маш их өөрчлөгдөж байна. Үүнтэй холбоотой бол одоо сургуулиудад тусгай юм хоол хийх юм тийм тусдаа хоолны зөвлөлт яг ямар хоол одоо зүвээ хоолны зөвлөлт яаж хэрэглэх вэ мөн амраахч гэсэн одоо яг энэ өвчтөө хүмүүст яг хоолоо яаж хийх вэ чиглэлээр бол
энэ мэрэгжил одоо шинээр бий болж одоо сурч одоо мэрэгч байгаа. Стагийн шар вандуу гой өмнө цанттай. Гэхдээ хүмүүс идэхэд энэ хүмүүс яг гоё таашаалах тийм байна. Ямар ч үед ч болно, ямар ч нөхцөл хийж болно. Заавал ч нэг Исланд очиод идэх нэг хэрэгсэн юм байна. Ерөнхийдөө хүн болон хийх нь маш амархан. Гэрийн нөхцөлөд аюул хялбар хаасайгүй илүү байдаг болохоор энэ За бид нар бол горох гэж хэлж зансан вандуу байгаа. Ногоон вандуу, шар вандуу гих мэтлэн эслэгүүдийг төлхөө хэрглэж байхад ходоод хоол босруулах замын ямар нэгэн өвчнөөс ялангуяа ходоодны эмгэг хоол шингэхгүй байх, өтгөн хатах гих мэт асуудлуудаас бас ангижрах боломжтой. За үүний тулд бид нар яах хэрэгтэй гэхлээр одоо хамгийн нэгдүгээр зөвлөгөө бол гэр зөвлөмжийн дагуу одоо 5 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зохистой хэмжээгээр нь бид нар одоо хэрэглэх хэрэгтэй. Энэ дээр бол нэгдүгээр үр тарианы бүлгүүдээс одоо зөвхөн одоо ганцхан цагаан гураар хэрэглээд авахгүй бусад одоо хүний бие махбодод маш их ач тустай амин дэм уураг нүүрс ус одоо макроэлементүүд их хэмжээтэй агуулсан ийм бүтээгдэхүүнүүд байдаг гэж би түрүүн хэлсэн. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг бол хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх шаардлагатай. Энэ бол зарсандаа ерөнхийдөө шүд маань одоо жилэн болж энэ бол нэг удаан болдгоо. Яа, прагматик 10-аас 15 минутын хооронд болно. Одоо энэ 2-3 минутын дараа бид маань одоо дахиад бас зарсаа битүү жигэн. Ууza. Жигэнхийн толгой жоохон олон юм хийж байна. Тухайн үед мэдчихэж байна. Үгүй. Харин таван цаас нь битүү болж байна. За энэ вандуу жоохон төвшөөд байна. Одоо энэ шилүүний болох чинь тэгэхээр энэ вандуу хурдан болтгоо тийм. Энэ ер нь бол хурдан болно л ба. За энэ ганц хоёр хондоо тавиад өгнө. Шүүстэй чанарын дээрээс нь амт тааруулах. За энэ засаад байна. Бас сонирхолтой. Үзмжүүд бас их гоё харагдсан шүү дээ. За тийм би ганц хоёр ногоон би тийм болчихно. энэ яг юу гэдэг авиус дотор бол хамгийн их одоо эслэг их агуулсан юм байдаг. Тэр утгаараа бол энэ бүдүүн гисний үйл ажиллагааг бол маш сайн идэвхжүүлж байна. Ялангуяа жоохон хүүхдүүд тийм. Энэ бол хүүхдүүд, том хүмүүс бүхэнд нь хэрэглэх хамгийн гол сайхан бүтээгдэхүүн байгаа. Өөртөө олон тооны анин гэмүүдийг агуулсан байдаг. Тийм учраас дандаа хүүхдийн каш идэж байгаа оронд бол нэг удаагийн юун дээр тэгээд 7 хоногтой 1-2 удаа ер нь бол авиусаар хийсэн юм агшаамар идүүд бас их зүгээр. За тэгэхээр түрүүн хүнсний эслэгт хальслаг бүтээгдэхүүн орно гэж хэлсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хальслаг бүтээгдэхүүнд бол хүнсний бүтээгдэхүүнээс хамгийн өргөн сонгох боломжтой хүнсний бүтээгдэхүүн. За гурвалжин бодоо ордог юм байна. За овёс ордог юм байна. За хөц удаа бас ордог юм байна. Тэгээд авьяасны агшаам бол ерөөсөө за яг юм бол каш хийж байгаа юм шиг хүмүүс бүгдээ каш хийж байгаа. Кашиг бол илүү хичээлэг. Сүүн дээр хийж байна. Суусан дээр. Тийм дээ. Дараа нь баг зэрэг жоохон юу болоод сүүгээд тэр юм хийдэг болно. За ингээд хайруулаа хатаагаад тийм засах байна. Хариулаа хатаахад тос хийх үү? Үгүй. Ерөөсөө шууд ингэж за одоо ингээд сайхан дотроо хамтнуудын сайхан найрыг дaalагдаад хичээлэг болоод ерөөсөө хэд орчим минут чиглэж юм. за энэ бол утгагүй 2-3 минут. Оо за ерөөсөө хадаач нь амтын шингэх маягтай тийм. Ерөнхийдөө бол заасан урдтай шалтсан болохоор болсон. За хурдан болж байгаа. Тийм дээ. Гоё.
За одоо тест чадаад хийчихдэг ингээд. За тийм нэг бомбичтэй юм шиг байна. Агаар нь болчихсон. Болчихсон. халуун уурч шүү. За ингээд битүүгээрээ байж байна. Одоо энэ дээр халуун хайрлын таван дээр хачааг Ногооны хачрыг. одоо нэг будаага жоохон бандуутай хаваад орчин будаага. Зүгээр л дан агшаасан будаа идчих юм бас тийм. Хамт чимрийн дээш л. Тэгээд энэ шар бандуу тэгээд юус жоо одоо энэ чигээр нь Тэгэхээр хачрыг чиж болно гэж. олон даваа татсан. За одоо будаага. Энэ өнгө үзмжиж гэсэн бас нэг зам. Ялангуяа одоо манай Монгол улсууд ингээд махыг дамгаа хийддэг. Ялангуяа өөх тостой мах идэх их дуртай. Шарсан хоорсон хоол дандаа өдөр болгон байнга иддэг те. Ийм одоо буруу дэглэмтэй улсуудад бол маш их ажиглагддаг эмгэг. Энийг бол энэ ойр болж орхон өрөвсөл. За энийгээ дагаад бол цусны эмгэгүүд. За манай Монгол хүмүүст бол хэлбэг тохиолддог бол цус их үтгрөх, цусны үйл ажиллагаа хямрах, цусны чулуу үүсэх гэсэн ийм өвчин их байдгийн нэгэн шалтгаан бол монголчууд бид нар бол одоо их өөх тостой мах их хэрэгэлдэг, ийм хүнд хоол их хэрэгэлдэгтэй холбоотой бол гарч ирдэг байгаа. За цусны эмгэг байгаатай холбогдуулаад цус маань өөрөө бол илгэний үйл ажиллагаатай шууд холбоотой ийм хоёр эрхтэн байгаа. Цус нь хямраад ирэхээр илгэндээ нөлөөлж болдог. За тэгээд энэ нь одоо цусны үйл ажиллагаа их өөх тостой хоол идсэнээс болоод илэг өөхлөх. За илэг өөхлөд хүн удаан шинж тэмдэггүй явж байгаад нэг өдөр одоо биеийн шарлаад гидсэн томроод ингээд яагаад ийм юм болчихв гэдэргээд ингээд судлаад үзэхээр ерөөсөө л илэг нь өөхөлж байгаад энэ нь олон жил ерөөсөө хоолны дэглэм барихгүй өөх тос их хэрэглээд за дээр нь арх тас хэрэглээд ингээд байгаад ах юм бол илгэний өөхчлөлт нь аяндаа өрөвсөл илгэний хатуурал бүр цаашлах юм бол илгэний хавдар болгох аюултай ийм эмгэгүүдийг бол үүсгэж болдог. Гэтэл ийм одоо айхтар өвчнүүдийг урьдчилан сэргийлж болох уу гэвэл мэдээж болно. Болохтой бүр хамгийн хялбар аргаар бол урьдчилан сэргийлж болно. Энэ нь юу гэхлээр ердөө зөв зохистой хооллох хэрэгтэй бол. За ямар гоё юм бэ. За сайхан халцгаараа бүгд. За би бас өнөөдөр бас гэр бүлийн хэмдэ болоод телевиз үзэж байгаа бүх үзэгчтэй гоё эрүүл амттай зөв хаалттай тухай ингээ мэдээллийг бас тэгээд бүр сонирхолтой өөрийнхөө гэрээсээ үргэсэндээ бол их баяртай байна. За загсаа. За би төгөө маань их гоё сонирхолтой шинэ хоол яаснараа загсаа болоо. за Хачраа гоё явлаараа. салатын соус. Тэгээд юм хат сорт. Салат нь хат гэж. Загсаа яаж задлах вэ төгөө? За одоо би задлаж байна. Сэрэ. Тийм гоё урлагтай онгор. Тийм дээ. Гоё юм. Сонирхолтой хөө ялангуяа хүүхдүүд. Ер нь хүмүүс хоолыг янз бүрээр гоё. Гэртээ дараа өөрийнхөө жороор баг зэрэг дотор ч гэсэн хийж заавал туршнаа гэж би бас Хэлдэг хийж байгаа юм тийм. Тэгсэн мөртлөө бас харахад чамд. гоё юм. За баярлалаа. За. Одоо тийм петрушка юу ямар гоё мэдчихэж байгаа. Оо манай хүүхдүүд бас өнөрөө нөгөөгд ирж штэ. Орой хаа. Тасархаа байна ч. За өнөөдөр бүгдээрээ Алтагинд ирээд ингээд маш сайхан одоо жинхэнэ одоо зөв зохистой эрүүл мэндэд маш их тустай юм хүнснүүдээр одоо маш их одоо сайхан хоол
сайхнаас гадна те эрүүл мэндэд ач холбогдлогоос гадна их амттай хоол байна. Тийм нэг баярлалаа. Алтаад ийм сайхан одоо хоол хийх одоо ийм юм нэвтрүүлэнд урьсан маш их баярлалаа. За баярлалаа. Дандаа энгийн славагийн бүтээгдэхүүнүүдийг юу ашиглаж өнөдр хооллоо. Тэгээ энэ бол ерөнхийдөө түрүүн бид нэр зөндөө ярьсан хүний бид эрүүл хямд төсөр тэгээд бол янз бүрийн сайхан төрлийн хоолыг хийж болдог учраас би бол ер нь славаг ер нь байнга хэвлэлдэг. Монголынхаа бүх бүсгүүчүүдтэй гэрийнхаа эзэгтэй нэртэй өсвөр насныхаа охтуудтай гэр бүлдээ одоо хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээд монголчууд маань эрүүл байж амжилттай, аз жаргалтай юу сонсох одоо хүсэл нь биелэх болтугай гэсэн тэр сайхан эрүүлэг зөвшөөрье. Та бүхэнд баярлалаа. Баярлалаа.